Уг загвар явуулах юм бол монголчууд нөөл нь хүсээд байдаг баг байдаг шүү дээ. Тухтай явдалтай, жив шиг хүчтэй гэдэг яг загварыг бил орцсон загвар авах шиг. Bosch BG30E загвар нь 1.5 турбо хөдөлгөөнтэй бөгөөд хабрид корстэй гэсэн. Уг машины өөрийнхөө нийт мушуух хүчин 685 ньютон метр байх мушуух хүчтэй. Үндсэн явдлын 6 гаруй шилжлэлээр үндсэн дугуйн фор видео буюу 4 дугуй зэрэг хөтөлтөөр явуулаарай. Яалтч юу? Монголын их хотын хэрэглэн чамин, ганг, хөдөө зам, итгэл даах үз. Онай. За, BG30 загварын хувьд юм бол за, ерөнхий бас нэг хэлж тийм ээ. Ийм концепцнол версээ аялал болон аяллаа зөвлөлтөөр үлдэгдсэн машин яг нэг гоё технологи бас байдаг. Суудлын 2 төрөлд оруулдаг, араасаа өгшөө, хойноос өгшөөг оруулдаг. Зүгээр бас өөрхөн. За, тиймэрхүү явж байгаа замууд л гоё шавар өстэй таарч байна. За, тэр машиныг зөвхөн тесттэй хийж байна. Уг машин одоо ингэж жолооч төрж байгаа мэдрэмж өгөх юм бол яг нэг гоё надад хамар сар хууртын хамар өдрөл яг нэг гоё джип онцсон шиг джипний мэдрэмжийг хангалттай өгч чаддаг гэсэн. За, ерөнхийн хэмжээ дамжуулаад өгөх хөдөлгөөлөө багцлаад байгаа зам эсвэл радиотэй адилхан том өстэй загвартай том өстэй хэмжээтэй. За, уг машин өөрөө бас гоё тоног авдаг бас гоё даваа талдаг гэсэн. Одоо энэ шаврын явж байгаа зам дээр бас нэг битүүнж нөлөх гоё. За, явдлын бас нэг гоё өөрхөн зүйлүүдтэй. Одоо зүгээр л ингэ комфорт мод дээр явж байгаа, комфорт мод дээр явж байгаа гэхэд машины хэсгүүрхэн. За, тэгвэл энэ гоё юм чинь 685 ньютон метрийн мушуух хүчтэй. Тэгвэл өөрийнх нь чинь зүгээр хабрид корстэй 1.5 турбо хөдөлгөөнтэй бөгөөд тэгвэл энэ чинь нэг явдлын гормоор шилжээд гормоос шилжээд энэ дундаж түнс зарцуулалтын дээр 6.4 литр. Зөвхөн пүрс чинь л EC явагдсан. Гэтрээ даваа талтай. Нэг гоё технологи бүр өндөр өдрийн хангалттай гэдэг миний юус яриад байгаа. Одоо хөдөө замын нэг юм хүн шаварч хаа бүр амар л агруу уртгуулсан бол нэг энэ зэргийн шаварч хаа өдөө нэг юмчтэй 2002 км айлаад шүү дээ. Хүмүүст л тунд орох юмчтэй яг нэг хангалттай. Гэргүүл хэрэгцээ шангацсан. Машин цэцтэй хэрэгцээ шангацсан. За тэнгууд бас нэг аяллаа хэрэгцээгс бүрэн хангацсан бас нэг гоё зам байна гэсэн үг. Гүрүү энэ дээрээс одоо хангацсан. Дэлсэн дээр тэгээд явдлын бормууд байгаа шүү дээ. Дотор салаан дэзэн дээр нэг за даран руу орно шүү дээ. Тэгээд энэ дээр явдлын бормоос хэлсэн нөө. За сан. За шавар. Ус. Тэгээд спорт болон тэгээд эко комфорт гэсэн 6 төрөлт. Уг 6 шиг модууд шилжлүүд бол үнэхээр яг мэдээлэлгүйц маш гоё ажилладаг. Зүгээр комфорт үедээ явж байгаа машины явдал гоё зөөлөн байдаг. Хаа заавалчрал яг гоё болчдаг. Дөнгөт сноу болон ч юм уу за шавар дээр тэг өмдөө машины хүртэл хүчин шал өөр болж байна. Хүч авалтууд нь хаа зэшлэл хүртэл шал өөр болж байна. Тэрийг дагаа дугуй мацлууд маш гоё шилжиж байна. Зүгээр даваа. За зэам зүйл байгалийн явдлын хүмүүс байгаа гоё өөр сайхан яг гоё богрооч уртаарч юм. Самбал гоё на тийм нэг юм байна. Тийм бас нэг юм. Цаан инженер аялал гот төсөлтөд ревью сайх хэрэг маш их сонирхолтой болж байгаа гэж бодож байна. За тэгээд нэг жоохон цаанаас нэг зам дээр байгаа нэг жижиг баг шавар таалт хүчээг оож нэг жоохон 4 дугуй ажилладаг. Технологи байхгүй үедээ ч мост хүндрэлж байхгүй үедээ ч зүгээр яхаа 4 дугуй ажилласнаас ямар байх нь хараа. Өөр яг энэ загвар өгөх юм бол ерөөсөө яг нэг шавар дээр байсан юм загвар. Зуны дугуйтай. Өөрийнхөө зүгээр 19 сток болтой ямар нэг илүү тэмдэг болон шаврын дугуй байх. Тэгсэн юм шавар яаж надад чам бас их сонирхолтой гэж бодож байна. За тэгээд шаврын бэлтгэн дээр бас нэг таарах юм бол хэд яаж үүсдэг байсан та бас машины бүүст гэсэн харуул яаж гэж. Monza Motors.